хичээлээ даваад болцгоо. За тэгээ өнөөдөр амны 2 дахь хологийг эхэлж байна. Монгол улс Дорногов аймаг Сайшаан сумын төв. За манай гоё юм байна. Залуус сургуулийн 34-р байр. 34-р байрын доотлолт байдаг. Усны дэлгүүрээс авсан. За тэгээ өнөөдөр ажил болон хичээл хийхэд хэр тохиромжтой газрууд нэр олон байдгийг бүгдээрээ шалгацгаая. Хайж соёнгийн дээвэр дээр хэлээ. За мэдээж энэ бахан цагаан давуу гэсэн байна. Соён хотел гэж бас дээвэр дээр нэг ирэх. Эндээс шандыг бол ер нь бүр харж болно. За тэгээд хичээл хийх газар байсан учраас Долооны төв би дэрсэн шаагууд гарч ирээ. За 7 давхар тэр тавар. За 7 давхарт. За энэ таваас цаарлаа. Тэр тав дээр дэм гэсэн чек корлтай байлгүй. Цаачтай. За дараагийн хотел руу явцгаая. Засарлаа буцгаая. Сая 70 дахь худалдааны төв рүү ороод ингээд ордохгүй гэсэн чинь юу аа амар худалдааны төв гэсэн мөртлөө тийм юу байхгүй л та дэлгүүр шиг тийм юмнууд байхгүй махны дэлгүүр гэсэн юм байл тийм битгэс тэгсэн хараа тайч юм уу ч юм өөрөө нэг зэрэг зөксөн хөтөлбөр болохоор 3 сэрвчлээ. За энийг авчаад дараагийн үзэгдэл маань дараагийн очтог маань төгөлдөр төв байлаа. За төгөлдөр төвийн террас. Террасны дуусах юм шиг. Сан орох юм шиг байна.
Дараагийн стон тэр байна. За Томаш ресторан хотел. Let's go. Lounge-тэй. Lounge хөтөлбөрийн зайна. Ер нь гарны хувьд гэх юм бол номер 1 зан зэрэг юм бол Томбаш тэгээд доор нь болохоор зан зэрэгтэй хоолны хэсэг тасархаз. За тэгээд guys өнөөдөр хотел гээд дуусчихсан. За тэр хотел руу дараагийн парк дээр явъя та. Хотел нэмэх байна. За тэгээд bye.